Энэ удаад би нас намба албан тушаалын эрен бентрийг нь бодоод маа даргын тухай өгүүлэх ёстой юм. Гэвч намайг жаа даргын өврөөс маа даргын өвөрлөө шилжих өчөөхөн зурвас үед Чэнгэлт хэмээх дажгүй залуу хоёулаа насан туршдаа амьдрийгээд өдөр шөнөгүй эргүүлэх болсон юм. Чэнгэлт тэр үед зөвлөлтөд сургууль төгсөж ирээд намын төв хорооны нэгэн хилцийн эрхлэгчийн туслах хийж байсан. Үеэ өнгөрөөсөн хөгшин дарга нарыг бодвол аргагүй л миний үеийн шажигнсан залуу байсан болохоор бийж түүнд бас татагдсан хэрэг. Татагдаа зогсохгүй болж өгвөл түүнтэй насан туршдаа амьдралаа холбоё гэж бодож байв. Тухайн үед хотын залуус хархан өсчин цайгаа дэрвэл харчуул чамайг тоохоо байна гэж ирээдэл гитард нь дуулдаг байсан. Надад бас нөлөөсөн хэрэг л дээ. Мөн тэр үед үеийн найзууд минь хосоороо үнэндээ би чинь гав ганцаараа гэсэн үгтэй дуу үед модонд орж байсан цаг. Дуугээ чинь ийм л сэтгэлийн жигүүртэй урлагтаа. Ер нь альва дуу тухайн цаг үеийнхээ ямар нэгэн дурсамжийг уянгалуулж хожимхон хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлж байдаг билээ. Ямгийн сайхан харц шиг яргын үтлэн мишээс ханшийн ногоо нялхарсан хаврын талмын дүньяартан гэдэг дууг санах бүрийд надад 1974 он бодогддог юм. Мөн дуучин адар сүрэнгийн дуулдаг тэмээн дээрээс наран ойрхон дууг сонсох бүрийд 1976 он бодогддог. Дуучин банзаргчийн дуулдаг сүүн цагаан сэтгэл дуу 1972 оныг бодогдуулдаг. Туулын урсгал шөндөө сайхан гэдэг сайхан дуу намайг анхал бүсгүй хүн болох гэд дэрвэлзэж явсан 1969 оныг бодогдуулдаг. Дуучин Төмөрбаатрын сайн байна уу Улаанбаатар минь гэдэг дуу 1980-ад оныг бодогдуулдаг. Ингээд яриад байвал дуу болгон өөрийн гэсэн дурсамжтай түүх намтартай. Гагцхүү тэр дурсамж нь хүний сэтгэлд өөр маягаар уянгалдаг. Намайг жаа даргын өврөөс молтраа Чэнгэлттэй амраглаж байх тэрхэн үед мартагдашгүй намар кино эд шөөгөөлж залуучууд болгоно л унган багын аашаараа уулын гөрөөс шиг омоглон явлаа. Уулын гөрөөс шиг омоглон явтал урсгал сайхан харцтай учирлаа гэж амандаа илдэг байв. Би тэр үед үнэхээр л урсгал сайхан харцтай учирсан юм. Чэнгэлт маань том алаг нүдтэй, өндөр нуруутай, ямар сайхан залуу байв. Би ч өөрөө дажгүй бүсгүй байсныг хэлэхүү. Бид хоёрыг гудамжаар суудалцаад алхаж явхад хажуугаар өнгөрсөн хүн болгон эргэж хардаг байсан юм. Одоо намайг мартагдашгүй намар киноны дууг сонсох бүрийд Чэнгэлт маань бодогдож 1976 оны дурсамжтай сайхан үйл явдлууд нүдэнд тусах шиг болдог юм. Даанч Чэнгэлт бид хоёрын тэрхүү сайхан дурсамжтай үе удаан үргэлжлээгүй юм да. Чэнгэлт маань хятадын эрлиз байсныг би ихэндээ мэддэггүй байв. Би байтугай намын төв хорооныхан хүртэл мэдээгүй байснаа хожим мэдэд түүнийг саарл ордноос зайлуулахаар улаарцгаасан юм. Учир нь тэр үед бал дарга маань Бээжингийн удирдлагатай муудалцчихад байсан үеэлд. 1976 оны зун би Чэнгэлтийн усны гудамжинд дах жижигхэн шавар тагцсанд анх очиж бил. Чэнгэлт маань эцэгтэйгээ хоёулахна амьдэрдэг байв. Аав нь гээд 60 гарсан луухан хуваараа хүнсний мухлаг ажилуулдаг байсан юм. Ер нь тэр үед Улаанбаатарын хужаанууд бүгд л дор бүрээ жижигвтер мухлагтай, гуанцтай, ногоо цагаа тарьдаг багшаархан эдлэн газартай байсан цаг. Даанчийн сүүлдээ социализм, коммунизм байгуулж байсан Монгол улсын хөгжил дэвшилт цаад учруулах болсноор намын төв хорооны зүгээс хятадуудын хувийн аж ахуй 8 панзны үйл ажиллагааг хязгаарлах, бүр нутаг руу хүртэл хөөж явуулах хэмжээнд хүрсэн юм. Эмитийн хавчлага тууштай хэрэгжиж байсаар 1982 онд бал дарга баахан хятадыг нутаг руу хөөж явуулсан шүү дээ. 60-аад оны үед намайг жаахан хүүхэд байхад мөн л хятадуудыг хөөн гаргаж байна гэсэн шууган дэгдэж байсан санагддаг. Би гэдэг амтны тухайн үед очиж нам төрөөс адлагдсан хүний үр удамтай наалддаг нь юу вэ гэж одоо боддог юм. Гэхдээ би Чэнгэлттэй өнгөрөөсөн 4 сарын амьдралаа нэг их үгүйсгээд байдаггүй. Чэнгэлт маань тэр үед миний хүзүүгээр тэврээд инхрэлж хэвдэх зуура. Том дарга нар чиний минь сайхан биег
Зугаа гаргах төдийд л ашиглаж байна. Ялангуяа жаа дарга чамайг бусдаас харамлах шинжтэй болж ирсэн байна лээ шүү. Тэр чин цаана эхнэр хүүхэдтэй хүн. Тэгтэл чи хэдхэн төгрөгний төлөө ийм хүний зугааг тайлах гэдэл явж байдаг. Энэ чин чиний насан туршийн амьдрал биш. Хайраас илүү мөнгө гэж байдаг бол мөнгнөөс илүү хайр гэж бас байдаг юм шүү. Гэг зэргээр санууч хэлдэг байж бил. Бүхнийг зоосны нүхээр хараад сурчсан хятад хүний үр сад гэхэд ийм үг хэлж байсан сони юм шүү. Чингэлт маань Янаг амаргийн явдалд үнэхээр сайн байсан. Тэмч учраас би түүнд татагдсан хэргэлт. Түүний хэрвээ Янагийн эрдэмт тааруухан байсансан бол би юу боллоо гэж дандаа дарга нарын хаялга болсон бөө мөнгөний ажлаас татгалзаж очиж хятадын эрлийд залуу руу гүйх билээд. Тэр намайг өвөртөлж унтсан анхныхаа шөнөөс эхлээд л Янагийн жаргал думбуулсан болохоор би өмнө нь учирч байсан бүх эрчүүдээ нэг хэсэгтээ л мартчихж билээ. Миний хамаг би түүний тачаадсан харцсанд шатчих гээд байдаг байв. Тэгээд ч тэр тухайн үед миний амнаас уулын гөрөөс шиг омглон явтал урсгал сайхан харцтай учирлаа гэдэг дууны үг өөрийн ирэхгүй ундаг байсан юм а. 1976 оны тэр нэгэн зун ямар гайхалтай байв. Одоо би тэр үеийг бодоод дурсгалт зуны бороотой үдшүүд дахин давтагдшгүй хөгжмийн эгшгэ гэж дуулах дуртай байдаг. Харин 1976 оны намрын нэгэн зэвүүн шөнө Чингэлт бид хоёрын цаашдын амьдралд цэг тавигдсан да. Бид хоёрыг яг эд дур тачаалда мансуурч хэвдтэл Чингэлтийн хашааны хаалгыг нэг хүн хүчтэй балбаж гарсан. Зэргэлдэх хөрөөнд Чингэлтийн эцэг ханиал гах сонсогдол. Төдөлгүй өвгөн луухан хятадаар баахан хараал тавьсаар гэрээсээ гарав. Тэр үед Чингэлтийн аав нэрмэл арх нууцаар хийж монголчуудад зардаг байсан. Тиймээс би түүнээс арх авах гэж яваа согтуу хүлчүү хүмүүс л хаалга балбаж байна гэж ойлгосон. Удсан ч үгүй хашаанд хүмүүс дөнгөр ярилцаар байшинд орж ирвэ. Янагийн халуунд мансуурч хэвдсэн Чингэлт арай гэж нэг юм миний дээрээс буудал. Нөгөө хүмүүс чинь бүр бид хоёрын өрөөнд ороод ирдэг байгаа. Тэд өрөөний гэрлийг мэлсхийтэл асаахад нүд маань учиргүй гэлбад явчихж бил. Сайтар ажиглаж гартал цэргийн хувцастай 5-6 хүн зогсож байханд бодвол нөгөө нах яамныхан байсан биз. Ямар ч гэсэн дээрэмчд биш. Төрийн хүмүүс байна гэж би бодоод жаахан тавьширсан. Харин өвгөн луухан тэднийг хараад бөмбөлцтөл чичирч хөл дээр арай ядан тогтож байсан юм а. Эрсэн хүмүүсийн ахлагч нь бололтой ширүүн харцтай өндөр хар хүн. Босцгоо. Хан руу хараа зогс гэж сандрав. Чингэлтийг орны хөлд тогсон өмд хамдаа авах гэдэл бөөгөдөл босоод хан руу хараа зогс гэж дахиад сандрав. Чингэлт маань ихээс төрсөн нүцгэн биеэрээ босож хан руу хараа зогслоо. Харин би нүцгэн биеийн дээр орны даавуу нөмрөд болсон. Нөгөө хүмүүс өвгөн лууханыг чирч гулдарсаар Чингэлт бид хоёрын дэргэд зогсоогоод та нар бидний бичиг баримт зөвшөөрлийн хуудастай нэг бүрчлэн танилцсан. Бид энэ хятад хөгшний хууль бусаар үйлдвэрлэл дамын 8 эрхэлж байгааг таслан зогсоох ажиллагаа явуулж байгаа болсон. Одоо нэгжлэг гэл. Бичиг баримтыг нь бид гар дамжуулан үзэхэд бүх зүйл ном ёсороо болж байгаа нь ойлгогдсон. Тэгээд нэгжлэг эхэллээ. Зарим нь гадаа гарчаа. Зарим нь гэрт байх өвгөний авдар савыг онгичж гарсан. Төлөлгүй гаднаас 2 хүн томоо шуудаа юм дамжилсаар орж ирлээ. Үүнийг хараад өвгөн лууханы царай хачин болж "Ая! Та нараа юу хэнава?" гэж уйлан дуулаад 2 өвдгөөрөө шалан дээр түс хийтэл сөхрөн унаж бил. Хөөрхий өвгөний өрөвдөлтөй байдал одоо болтол миний санаанаас гардаггүй. Төрийнэр барьсан муусан дээрэмчид 30-40 оны ногоо малгайтнууд 50-60-70 оны час улаан коммунистууд хичнээн хүний амьдралыг ингэж шороотой хутгаж байсан бол гэж бодхоос одоо миний дотор муу гардаг юм а. Гаднаас олж ирсэн нөгөө шуудатай юм нь бөө мөнгө байл. Зайлвал ганц хүүгийнхээ ирээдүйн амьдралд зориулж энэ мөнгийг 10 жил хураасан юм байгаамд чухам хичнээн төгрөг байсныг бүү мэд. Ямар ч гэсэн нах яамныхан баахан мөнгө тоолж хурааж аваад хөөрхий өвгнөөр гарын үсэг зуруулж байгаа харагдсан. Өвгөн энэ их мөнгөө навтгар тагзныхаа дээврийн хонголд хадгалдаг байсан билээ л дээ.
Үүнийг нь Чингэлт мэддэггүй байж. Төдөлгүй нөгөө хүмүүс Чингэлтэд хандаж "Эцгийг чинь бид орон шоронд хорилгүйгээр зүгээр орхилоо. Хорилооч шоронгийн ая даахаар хүн биш байна. Харин чи маргааш нах яаман дээр очиж байцаалт өгөөрэй" гэж хэлээд гарцгаав. Тэр шүн Чингэлт бид хоёрын хинхэн нь унтаж чадахгүй нойргүй хоноцгоож билээ. Харин маргааш өглөө нь өвгөн луухан шавар байшингийнхаа дээврийн хонголд боогод өгчихсэн байх нь тэр. Ингээд ажил явдал болж 7 хоногийн дараа Чингэлтийг маань нах яаман дээр дуудва. Тэг эдэл тэр маань сураг тасарсанд би түүнийг олон хоног хайж сургалсан. Намайг нах яам дээр очих болгонд өөрийгөө базар дээр гэж танилцуулсан нэг хүйтэн царайтай хүн. Цаадах чинь хойшоо нах яамны сургуульд явсан. Нэгэнд нууц албаны хүн болсон болохоор чамтаа дахиад учрахгүй. Энүүгээр олон удаа эргэлдэж байгаад ямар нэг асуудалд оров доо гэж айлгадаг байв. Чингэлт маань намын төв хороонд ажилдаг. Тэгээд өөрийгөө хятадын эрлиз гэдгийг нуусан болохоор томчуудын занаанд орсон болов уу гэж би боддог. Төөнийг урагш нь нутаг руу зүлсэн үү? Хойшин сургуульд явуулсан уу? Айгүй бол тагнуул гэж хардд сэрдэд шорн руу илгээсэн үү? Эсвэл 30-аад оных шиг хэлмэгдүүлээд амийг нь хороочихсон уу гэдг нь одоо болтол тодорхойгүй. Ерөн захиргааталтын үед эргэн хүнийг ийм л амархан нэг тийш болгочихдаг. Хэрвээ манай хүнийг яасан исэн гэд жаахан зарга гэвэл өөдөөс нь төрийн нууц гэд айлгachдаг байлаа шүү дээ. Би одоогоос олон жилийн тэртээ Чингэлтийнхээ хаан яваг олоод мэдчихлээ гэж мөнчих баярлаж бил. Тэр үед нэг сонин дээр дорнодоос баривчлагдсан өвөр Монголын гэмт хэрэгтэн Чингэлт хятадын шоронд гангарч байна гэсэн гарчигтай нийтлэл гарсан байв. Би тэр сониныг шууд худалдаж аваад гэртээ харгүйхээрээ орж өрөөгөө дотроос нь дүгжиж аваад сониучрхан уншиж бил. Тэр нийтлэлд Чингэлт гэдэг хүний насыг заагаагүй байсан нь намайг эргэлзэж тэнэгэлцгээд хүргэсэн юм. Уг нь Чингэлт маань одоо хэрвээ амьд байвал 70 орчим насны хүн байх учиртай. Гэтэл өвөр Монголын гэмт хэрэгтэн Чингэлт гэсэн байхыг бодоход яавч 60-70 настай хүн биш байх гэж бодсон. Тэглээж хятадын мафийн толгойлагч нар ихэвчлэн 50-60-70 настангууд байдаг гэж урд өмнө сонсч байсан болохоор бас Чингэлтийг мөн байж магадгүй гэж эргэлзээд явчихж байгаа юм. Тэр мэдээлэл одоо ч надад байна. Бүрэн ихээр нь сэрүүл. Одоогоос хэдэн жилийн өмнө хоёр улсын гэмт хэрэгтнүүдийн харилцан солилцох гэрээний дагуу бүгд найрамдах Хятад ард улсын Харьяат Түмэнгийн Чингэлт гэгчийг Дорнод аймгийн цагдаагийн байгууллага болон Тагнуулын ерхий газрын салбар хилцсийнхэн хавиргын бомтор Хятадын талд хүлээлгэн өгчээ. Чингэлт гэгчийг Ерөөлт гэгч өөр нэрээр Оросын холбооны улсаас Дорнодын ирээн цавд орж ирээд байхад нь Чой болсон хотын цагдаагийнхан баривчилсан байна. Хятадын амрыг хамгаалах холбооны Хайлар хотын салбараас Чингэлтийн Дорнодод ирэх товыг өрчлөн мэдээлсэн гэх бөгөөд манай хүнийг одоохон баривчлаад бидэн рүү илгээ гэж зогсоо зайгүй шаардаж байсан гэдэг. Тэр Дорнодын цагдаагийнханд Чингэлтийн онц ноцтой гэмт хэрэгтэн болохыг дурдахын хамт Оросын холбооны улсад зугтаж гараад олдохгүй байгаа. Бас ямар нэрээр орж ирэх нь тодорхойгүй байгааг өгүүлээд түүний зураг содон шинжийг наривчлан тоочсон бичигсэлт бүхий албан бичиг ирүүлсэн байна. Чингэлт нь автомашин, ноолуур болон бусад гайлын өндөр татвартай бараг Оросын холбооны улс Монгол Хятад улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг. Цэцгээр хотод голлон төвлөрсөн мафийн бүлгийн толгойлагч болохыг уг албан бичигт бас дурдсан байв. Хамгийн сонин нь Чингэлтийн содон дүр төрхийг тодорхойлсон хавсралт бичгэнд Чингэлт нь ар нурундаа 2 лууг мөргөлдүүлээд улмаар их биег нь ороосон шивэстэй. Бас бугуй, хүзүү, шагаанда гинж угалсан шивэстэй гэж бичсэн байв. Энэ нь Японы якуза нарын таних тэмдэг юмсан ч. Яахаараа өвөрлөгч хүн якуза болдог билээ гэдэг нь их сонио. Чингэлт Бээжин хотын Рэмбоу хэмээх Япон эзэнтэй 5 оттой зочид буудалд нэг хэсэгтээ ажиллаж байхдаа тус зочид буудлыг хөлсөөр хамгаалж байсан Японы хідэн якуза нартай их дотн байсан гэх мэдээлэл байдаг ба багаасаа дорн дахны тулааны уралгаар хичээлж туйл зур гэдэг хоч авсан гэдэг. Эдүүгээ манер Хятадын шоронд хоригдож байгаа гинэ. Түүнтэй хамт хоригдож байгаад ирсэн зарим монгол хүн өвөр Монголын гэмт хэрэгтэн Чингэлт ар Монголд үнэхээр хайртай, бараг төрсөн утгаа гэж үздэг. Хятадын шоронд түүн шиг чанга амтан байхгүй. Камерт нь ганц нэг монгол хүн орж ирэхэд дэмжиж тэтгэхэд зүйд болдог. Харин Хятад хоригдлуудыг харцаараа хөдөлгөдөг ажээ гэж бичсэн байна.
Хэдийгээр түүний овгон зөрж байсан ч загиргаалтын үед улс төрийн шалтгаанаар хүмүүс овгоо өөрчлөх нь ердийн үзэгдэл байсан болохоор би Төмөн гэдэг нэрийг хуурамч овг байх ёстой гэж бодсон. Мөн ар нуруундаа хоёр лууг мөргөлдүүлээд улмаар их биег нь ороосон шивэст. Бас бугуй хүзүү шагаанда гинж угалсан шивэст гих мэтэд нэг их ач холбогдол өгөөгүй. Яагаад гэвэл Чингэлт надтай учирснаасаа хойш эдгээр шивэсийг хийлгсэн байж болно шүү дээ. Ийм тийм асуудлаас болоод би ямарч гисэн өөрийнхөө хайгаад байгаа Чингэлт гэдэг хүн мөн эсхийг мухарлаж байж л санаа амархаар шидэв. Тэгээд бүр зориуд Дорнод аймаг руу явж бил. Хэд хоног хөөцөлдөн байж арай ядан Чингэлт гэдэг хүний тухай мэдээллийг олж үзтэл нас болон царай зүгс нь хамаагүй зөрж байга. Ингээд л миний эрэл хайвал мухардсан да. Одоо би 1976 оны нар хур тэгширсэн тэр нэгэн зууныг санах бүрий халуун залуу насны маань амьдралд төрхөн зур үзэгдээд өнгөрсөн Чингэлт маань нүдэнд харагдах шиг болдог юм. Тэр үед би ёстой л уулын гөрөөс шиг омоглон явж байгаад урсгал сайхан харцтай учирч билээ. Хэрвээ Чингэлтэд маань эвгүй явдал тохиолдоогүй бол би түүнтэйгээ насан туршдаа цэвэр ариун замаар хорвоог туулах байв. Бүр ёстой төртөө гэрлэн гэж боддог байв. Ёстой төртөө гэрлэн гэснээс монголчуудын өрх гэр бүлийн ёс заншил нэн эртний энэ талаар асар баялаг уламжлалтай ард түмэн шүү дээ. Тэдгээрийн тоонд бэр гуйх буюу суй тавих, бэр буулгах, бэрлэх, бэргэндэх, ёс заншил зүй ёсоор хамаарна. Монголчууд хөвгүүдээ 18-аас 25 наснаас, огтоо 17-оос 21 наснаас нь өрх гэр болгож, өмч хөрөнгө таслан өгч, өрх тус гааралдаг заншилтай байж. Учир нь охид 17 нас хүрэхэд цусан тамирна, хөвгүүд 18 нас хүрэхэд цусан чөмгөн гүйцэд бүрэлдэх доршно. Аав ээж нь хүүгээ гэр бүл болохоор шийдсэн бол нутаг усныхаа тохь том оотой удам судар сайтай айлын охиныг авч өгөхөр эцэг ихтэй нь хүүхдүүдээс сэм далдуур тохирно. Дараа нь хоёр талаасаа хамтран зурх айж ламаар хүүхдүүдийнхээ жил мэнг суудал тэргүүднийг нарийн тогтоолгож аваад суйн бэлэг тавьж хурим найр хийх жишээт. 3 хоног үргэлжилсэн нэжгэр хурмаа заавал нар шингэхээс өмнө дуусгах бөгөөд хурим төгсгöd молрын үг хэлж найрын дууг дуулна. Дараа нь бэрийн ээж шинэ айлын ор дэрийг засалцаж гэрийн эдүүлгийг янзлах бөгөөд энхүү ор дэр засахад хөнжил мэлаах үг хэлж бом буян дэлгэрч өр хөсч өр сад олонтой өнөр өтгөн айл болтуг гай гэж өрөөдөг байж. Одоо харин энхүү ёс заншил бүр алдагдчихад байх. Шэнхэн хосыг хурим найр хийсний дараа яавал яг гэсэн аятай зөнд нь орхичихдаг. Нэггүй монголчууд хурим хийсэн шэнхэн хосыг анх удаа өвөртөө орох үед нь хэрхэн хурцах тухай зааж өгдөг байсан гэдгээ. Бэргний үрг гүйцэтгэхээр үлдэж хоцорсон ахмаг насны эмэгтэй залуу хосыг оровч гаравч байнга дагалдаж. Та хоёр бол эртний хувь заяагаар учирсан гэр бүл мөн тул хэнхэнээсээ ичингүүрэн зовних хэрэггүй. Чин зүрхний үнэнч хань нөхрийн ёсоор амьдарч жаргавч зововч бэйсээ инэрэн үзэж унсан газарт нь дэмжин өргөж унтсан цагт нь сэрэж ямагт халамжлан явах хэрэгтэй гэж сургамжилдаг байсан байгаа юм. Өдөш орой шинхэн хосыг унтахаар хэвтгэд мөнөөх бэргэн тэдэнтэй хамт нэг оронд орохоор барахгүй. Эремийн усыг зааж зааварчлаа зогсохгүй. Заавалчгүй хооронд нь хурцл уйлдүүлдэг ёстой байж. Энэхүү итгэхэд сонин гэж хэлж болох заншлыг бэргэндэх харин Эремийн ажилд гарамгай суралцсан ийм эмэгтэйг бэргэн ижи гэж хүндэтгэн дээдэлдэг байж. Гэвч тухайн нутаг усанд бэргэн ижи тийм ч олон байдаггүй байсан гинэмэ. Энэ нь эртний монголчуудын 17-оос 28 насны залуус Эремийн ёсны талаар ямар ч мэдлэг дадлаггүй цэвэр ариун байсныг гэрчилж байгаа юм л т. Хормой хотны явдалд энэ мэтэр гүн хүндэтгэлтэй хандах нь тэрхэн үедээ зохих үр дүнгээ өгдөг асар их ач холбогдолтой байсан гэдэг. Цусан тамирн гүйцэж цусан чөмгөн бүрэлдсэн залуу ирэм хоёрт загас наадуулах арга ухааныг зааж өгсөн бэргэн ижид их эцгийн тал нь бэлэгтэй сайхан өрөөлийг өгүүлж дээлийн өнгө хадаг цай барай зогсохгүй шөлний хоноор гарыг нь зайлгадаг байсан гэдгээ. Энэхүү ёс заншил өнөө цагт орд тас мартагдсан харамсалт. Үнэн дээр бол хэлд орох доол эргэтэн дуудсан орс хараал урсгаж. Ухаан орсон цагаас хойш Эремийн ажил эрээ цээргүй харуулсан кино үзэж бараг л бага ангид байхдаа юмны зах зугаас амталж идлүүлдэг болсон үед бэргэн ижигээр элэнцгээ хийх билээ. Гэрэлсэн хосын хурмын анхны шөнө бэргэн ижиг
хамт оронд нь орууллаа гэд бодоод үзэлт. Хизээ язааны секст гарамгаа болчихсон залуу ухас өсөл тачаалдаа улаарад бэргэн ижийнхээ нүрийг уул айлгаж нүдийг нь бүлтгийлгээ зогсохгүй. Хэтрүүлж хэлсэн хүнд бол группэн секс болж хувирна биз. Өнөө цагийн зарим нэг зовхоо явдалтай бэргэн ижийн нарч шинэ хүргэндээ сэдэгнэж гурвалжин дөрвөлжин хэрүүл үүсгээд зогсохгүй. Хормын анхны шөнө нь гэр бүл уймүүлж салж сарнихад хүргэж ч мэдх юм шүү. Харин үүний оронд шинэхэн хосууд зүгээр л гэр бүл болсон тухай баримт бичигт гарын үсгээ үлдээхэд л хангалттай. Сексийн хувьсгал Монгол даяар нэжгэнхэн хөдөлж байхад хэд хуучинсаг имэрлаа гэж намайг зэмлвэл зэмлтүгэ.